Тэгэхээр хүн болгонд нэг тийм мартагдахааргүй өдөр гэж байдаг шүү дээ, тий. Тэр өдрөөс эхлээд би ийм зүйлийг ойлгосон. Тэр өдрөөс эхлээд би ийм шийдвэр гаргасан. Миний хувьд гэх юм бол тэртээ 2020 оны 11-р сарын 6-нд амьдралдаа бууж үжсэн өдөр. Яг энэ өдрийг би эзэж мартдаггүй. Энэ өдрийг би өөртөө үргэлж хэлдэг. Яагаад вэ гэх юм бол миний амьдрал миний хүснээр болоогүй. Гэр бүлийн асуудлууд, тэгээ нийгмийн асуудлууд ерөөсөө л миний бүх зүйл тухайд ерөөсөө л болохгүй байсан. Тэгэхээр би бодсон, окей, ингэж байхаар зүгээр яваад үгүй, зайлаад үгүй гэж бодсон. Эргээд яг тэр үеэ бодонгууд ямар хөгийн, хямдхан, арчаагүй бодолтой байсан юм гэж бодож байгаа байхгүй юу? Ирчүүд бид нар чин дотроо юмаа ингээд буглуулад, дотроо юмаа хураагаад ирэхээрээ тесрэхтэй маш аюултай зүйл болж тесрэх гээд идэг. Гэхдээ яалтчгүй тэр цаг үеийг биеэрээ туулаад аваад гараад ирсэн. Хүмүүс хөндлөнгөөс харахаараа ямар хөгийн арчаагүй бодолтой юм бэ? Ямар арчаагүй эрэхтэй юм бэ гэж ингээд бодох нь аргагүй л. Гэхдээ хүн бүрийн сэтгэл зүй өөр, хүн бүрийн дотор яг юу болж байгааг бид нар мэддэг байхгүй юу? Ирчүүд бид нар тэр болгондоо болж байгаа юм аа, тэр болгондоо мэдрэгдэж байгаа юм аа, эмгтэн хүмүүсийг яриад чаддгүй шүү дээ. Мэдээж нааны инээж ханаж байгаа юм шиг мөртлөө дотроо яг юу бодож байгааг хинч мэдэхгүй. Ямар л хүн амьдралаа уламжлалт ордуулъя, улам энэ чатнаас муухай ойлгож бодох юм бэ? Яалтчгүй насан залуу амьдралын аар сархан зүйлийг даван туулж чадахгүй. Гэхдээ тэр зүйлийг хүн биеэрээ даван туулж гарч ирдэг байхгүй юу? Тийм учраас сэтгэл зүйч асуудалтай байгаа бол гарга ярилц дотроо онгойлох хэрэгтэй. Хажуу хураагаал бөглүүлээд авах юм бол угаасаа явах замч ойрох. Тийм учраас эргэн тойронд байгаа эрэгтэй хүн ирчүүдээ жоохон ч гэсэн ойлгохыг хичээгээрэй гэж хүссэн.